За сайн. За шугам нэвтрүүлгийн маань 5 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн дугаарт нийслэлийн иргэдийн орлын төлөөлөгч Арсан намын үндэсний бодлогын орооны гишүүн манай тулхт маань оролцож байна. За урьсанд баярлалаа. За баярлалаа гэж урилга аваад ирсэнд баярлалаа. За өнөөдөр бол Монголын улс төр болоод Монголын шийдвэр гаргагч манай парламентын өмнө бол нэг тулгамчаад байгаа асуудал бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хууль за одоо батлахгүй баг цаатлын асуудал болчихлоо. Босгодовч авдахгүй гэдэг асуудал бий болчихлоо л да. Энд юу их нөлөөлсөн бэ гэхээр миний хувийн хардж байгаагаар бол ардчилсан нам одоо танаа намын байр суурь нөлөөлчлээ гэж үзэж байгаа. Нэг төсөйг харуулмаар байна. За энэ хүн одоо Батулга гэдэг хүн бол одоо хөрөнгө оруулалтын хууль батлагдах юм бол одоо гадаад иргэд Монгол 100 жилээр газар эзэмших одоо нөхцөл бүрдэх гээд байна. Тэгэхээр энэ хуулийг бол баталж болохгүй. Би их санаа зовж байна гэдэг гой хоолоор хэлсэн. Тэгээ манай одоо зарим парламентын гишүүд бол хуулийн төслийг магадгүй уншаагүй юу? Одоо босгоын давуулж чадахгүй юм шиг байна. Миний хардж байгаагаар. Нэг юм асууж болох та. Энэ хүний тэгж цөөн колоогоор яриад байгаа зүйл танаа намын байр суурь мөн үү? За ер нь бол ардчилсан намын яг гол үзэл баримтлал бол одоо бизнесийг дэмжих гадны хөрөнгө оруулалтыг бол татах. Тийм үү? Тэгээд энэ орчныг нь илүү чөлөөтэй байлгах. Боломжийг нээх. Тэр үндсэн жанжин шугамаас аваад үзэхэд бол бас арай нэг харш харагдаад байна. За тэгвэл яг мэдээж хуулийн нарийн зохицуулалтаас тэгвэл мэдээж одоо хуулийн тодорхой заалтууд дээр эсэргүүцэж болно гэж бодъё. Яг ардчилсан намаас улс төрийн зөвлөл ийм одоо эсэргүүцэн ч гэдэг юм уу те. Ийм ямар нэгэн аль бишний шийдвэр гаргаагүй. Тэгэхээр энэ бол яг намын аль бишний байр суурь гэж үзэх боломжгүй. Би өнөөний одоо 100 жилээр газраа эзэмшүүлэх гээд байна гэдэг шийдвэр яриад байгаа зүйл бол танаа намын албан ёсны байр суурь биш гэж үзэж байна. байна. Яг тэгэхээр 60 жилээр одоо ашиглуулах эрхийг олгоод 40 жилээр адил нөхцлөөр сонгох гэдэг энэ заалт 1993 оны гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд анх орсон зүйл. Тийм одоо 100 жил гэдэг шүү дээ нийлүүлээс. Одоо нэг юм асуу. Тэгсэн чинь энэ хүн тэгж хэлсний дараах нь танаа одоо ардчилсан намыг итгэмжлгүйгээр төлөөлөх эрхтэй, улсын дээд шүүхэд бүртгэлтэй ардчилсан намын дарга гэдэг хүн, ган төмөр гэдэг хүн бол өөрийнхөө фэйсбүүк дээр эзэмшүүлнэ гэдэг эмзэг заалт байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эргэж харнаа ч гэлөө нэг тийм утгатай мэдээлэл хийчихсэн. Тэгэхээр бол ардчилсан нам бол гадаадын хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэж байгаа юм байна гэж нийгмийн тодорхой хэсэг хараад байгаа байхгүй юу? Тий. Энэ хүний байр суурь биш. Та тэгвэл яагаад ардчилсан? Одоо та хүний өмнөөс ярих хэрэггүй байх л та. Гэтэ ер нь бид бол үндсэн хуулиараа ихтгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй хүмүүс. Ардчилсан намын дарга луу ган төмөр яагаад тийм мэдээлэл хийчих вэ? Би зүгээр яг тэр мэдээллийг уншсан л та. Тэгэхэд бол надад бол зүгээр санагдсан одоо ойлгогдсон зүйл бол юу гэхээр энэ хууль бас түүхий байна. Тэ? Дахиж харах одоо шаардлагатай зүйлүүд байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн бас ингэж яруу санд руу оруулж байгаа юм бэ гэсэн иймэрхүү утга агуулгатай харагдаж байна. Зөв. Тийм. Ер нь бол ардчилсан намын байр суурь бол ямар одоо жишээл миний хувьд тийм ээ одоо би ч одоо ардчилсан намын гишүүн энэ одоо намын гишүүн гэдэг чинь одоо энэ намын үнд зүйл үзэл баримтлалыг дагаад ирсэн байгаа шүү дээ. Үндэсний бодлогоор орно. Үндэсний бодлогоор гишүүн одоо сонгуултын албан тушаалтан. Тэгээ яг миний хувьд аваад үзэхэд бол харин энэ хууль дутуу гэж зүйл харин ч гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр дутуу байна. Зөв. Тийм. Хоёрын хооронд алцгансан нэг юм яг яах гэдэг нь мэддэхгүй юм л нэг одоо төр зур нэг холбосон яг магадгүй тодорхой төвчлүүд байна. Тэгвэл яг үүгээрээ одоо хичээлэл өнөөдөр ингээд үргээгдчихэд байгаа хөөгдчихэд байгаа алга болчиход байгаа гадны хөрөнгө оруулалт үнэхээр орж ирэхгүй бол бас их эргэлзээтэй. Санагдсан надад бол. Тэгэхээр манай намын байр суурь уул нь ямар байх ёстой вэ гэхээр одоо бүр харин энэ хууль бол хоёрын хооронд байна. Тэ? Ийм байдлаар улам сайжруулъя. Бүр их боломжийг өгөх ёстой. Бүр их боломжийг өгье гэдэг. Энэ чиглэлээр явах ёстой. Энэ газрын асуудал 100 жил гэдэг зүйл бол энэ хуулиа уншаагүй хүний асуудалхгүй байна. Тэгэхээр бүхэл бүтэн улс төрийн нам хариуцлагатай ийм одоо улс төрийн хүчин тэ цагаан дээр хараар бичсэн юмыг уншихгүйгээр зүгээр нэг ийм цээжний пангаар ороод мэдээлэл хийнэ. Тэр нь одоо манай намын байр суурь мөнөө гэх юм бол энэ нам ч одоо яг ямар нам юм бэ? Тэ ийм хариуцлагагүй бичиг үсэг тайлгдсан байлгүй дээ. Тийм биз дээ. Энэ ч одоо тийм хариуцлагагүй нам гэж арай л байхгүй. Тэгэхээр энэ бол яг одоо манай намын байр суурь гэж үзэхэд бүр арай л ичмэр гэх юм уу. За тэгж арай болохгүй хаа. Энэ одоо бас нэг намыг дэмждэг бас нэг одоо 200 мянга гэдэг юм. За яг би бол нэг 100-аад мянган хүн бол байна гэж бодож байгаа гişүүд тий. Гэхдээ энэ одоо бүх хүнийг доромжлсан асуудал шүү дээ. Тий. Та тэгэхээр бол ингэж хэлж шүү дээ.
Батулга бол манай намыг төлөөлөх хэрэгтэй хүн бол биш ээ. Тийм ээ. За ардчилсан намын дарга бол одоо хуулиа хөрөнгө оруулагчдад бүр их давуу байдлыг олгосон, бүр сайн судалсан. Мэдээж энэ эрх баригчдын өргөн барьсан хуулийн дотор дутууд байлгүй юм би. Жишээлбэл дагаж мөрдөх одоо хуулиуд нь бас тодорхойгүй байгаа. Сэтгүүлчд бид уншаад байгаагаар бол тэгэхээр ардчилсан нам бол одоо хуулиа илүү их сайжруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад илүү их боломжийг олгох хэрэгтэй. Бид энэ хуулийн төслийг судалнаа гэсэн байр суурийг танаа намын дарга илэрхийлсэн байхаа гэж та хувьдаа би бол тэгж харсан. Тийм. Түүнээс шинэ газрыг 100 жилээр хятадуудад өгөх гээд гэдэг ийм одоо жоох хүүхдийн нэг ч одоо 4 5 дугаар ангийн босралтай хүнд одоо ярьж байгаа. Одоо ерөөсөө ийм байгаа. Би одоо энэ Батулга гэдэг хүний хийсэн мэдээллээс бол би нэг дүгнэлт хийж байгаа юм. Энэ манай улсын хүндээ жоох хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болчихжээ. Захаасаа л энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудаас авж байгаа мэдээллээ манай энэ иргэд бол ерөөсөө шүүхгүй байна. Шүүж ерөөсөө харахгүй байна. Энэ хүн нэг одоо эх оронч гэдэг хоёрхан үнэт зүйлтэй үгний хаан нуугдаад л нэг үг хэлчихвэл тэрэнд нь итгээд гэж би хэлж байгаа. Одоо би яагаад энийг хэлж байгааг танд би баримт харуулах гэж байгаа. Найруулагчаа нөгөө одоо мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэг дэлгэцэн өгөөдгөж. Энэ хараа энэ их сонирхолтой. Батулга гэдэг одоо ерөнхийлөгч асан хүн бол ийм зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Энэ хууль батлагдах юм бол одоо гадаадын иргэд 100 жилээр газар эзэмших эрх нь нээгдэх гээд байна гэдэг утгатай юм ярьж байгаа. Гэтэл өнөөдөр мөрдөгдөж байгаа энэ газрын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12-ийн 1-ийн 1 дээр газрыг 60 жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, даслал, ашиглуулах, тэ уг хугацааг одоо гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 40 жилээр сонгох гэдэг заалт байгаа байхгүй юу? Үндсэндээ Батулга гэдэг хүний яриад байгаа 100 жилээр эзэмшүүлэх гээд байна гэдэг үг бол одоо мөрдөгдөж байгаа. 2013 оны одоо нэмэлт өөрчлөлттэй юм чинь тий. Гэтэл за одоо найруулагчаа нөгөө дараагийн төрсө өгч. Гэтэл хууль санаачлагчдын зүгээс өргөн барьсан төсөл дотор бол тийм ээ. За 16-гийн 1-1 дотор газрыг 15-аас 60 жилийн хүртэл гэрээний үндсэн дээр ашиглуулах уг хугацааг одоо гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 40 жилээр сонгох гэж байгаа. Тэгэхээр хууль санаачлагчд бол эндээс эзэмшүүлэх гэдэг үгийг автсан байгаа байхгүй юу? Автсан байгаа. Тэгэхээр би ингэж хардаж байгаа. Бид хардах хэрэгтэй хүмүүс. Сайн нөөцний сонсгол гэдэг асуудал явхад Өмнө Говь аймгийн Сумдад гадаадын иргэд газар эзэмшсэн байгаа тухай асуудал гарлаа. Тийм тэр ноцтой бас асуудал яригдсан шүү дээ тий. Ярьлаа. Би хардж байгаа юм. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулийг байхгүй байсан юм шиг яриад одоо хуулийн төсөл дотор эзэмшүүлэх гэдэг үг ороод ирсэн юм шиг байдлаар тайлбарлаад байгаа нь магадгүй ингэж яриад байгаа хүмүүс өөр ашгийг хамгаалаад байна уу гэж би хардж байгаа. Тийм. Тэгэхээр та энэ хуулийн залтыг одоо нөгөө эзэмшиж байгаа хүмүүсийн ашиг хамгаалаад байгаа юм биш үгүй шүү дээ. Одоо эзэмшээд байгаа. Хууль магадгүй батлагдвал эзэмших эрхэн түтгэлцэх байхгүй бол хүмүүсийн ашиг хамгаалаад байгаа юм шүү гэж би хардж байгаа. Та ер нь юу гэж хардж байгаа? Гэхдээ одоо харин одоо их сонир танд яг тэгж бодохоор л байгаа юм л да. Тэгээ одоо зөвхөн ер нь яг энэ газартай холбоотой асуудал дээр бол би энэ хуулийн төслийг харахад бол эзэмшүүлэх гэдгийг л хассан байлээ. Тийм үү? Тэгэхээр энэ дээр одоо тэгж өөр асуудлыг гаргаж ирээд тэгээд ингээ олон нийтийг нэг юм төрхсөн байдалтай, бухимдуулсан байдалтай ингэж яваад байгаа нь нэг одоо цаад зорилго нь их л тийм ойлгомжгүй зорилго байгаа гэдэг. Гэхдээ энэ бол ингэж хүчтэй далайстай гэдэг бол бас их санхүүжилттэй зохион байгуулалттай гэдэг бол бас нэг тийм одоо ямар зорилго бодлого тэнд байгаа нь бас нэг жоохон эсвэл зүгээр нь сонгуулийн сурталчилгаа одоо энэ очи сонгуультай тэр мөрний сурталчилгаач бас байж магадгүй дайраад одоо сонгуульд орё гэдэг ч юм уу те. Тэгвэл ингэх юм бол эн чинь яг боловсралтай юм ойлгодог хэсгийнхнийхээ ялангуяа бас бизнес эрхлэгчдийнхээ дэмжлэгийг алдсан шүү дээ. Одоо энэ манай нам те хэрвээ ардчилсан намууд ийм яриа явж байна гэх юм бол бид нар ч одоо ардчилсан намыг жинхэнэ дэмжих ёстой манай суурь сегмент энэ хүмүүс маань дэмжихээ байл шүү дээ. Тэгэхээр энэ хүний яриад байгаа зүйл танаа намын байр суурь биш юм байна гэдэг дээр би бол хатуу зогслоо. Улс төрийн зөвлөлөөс юм яг аль биесны ийм байр суурь шийдвэр гаргасан юм. Танаа үндэсний бодлогоороос гарсан уу? Гараад. Улс төрийн зөвлөлд энэ асуудлаар ярилцсан. Гэхдээ нөгөө эрдсийн хувьд бол хүчин төгөлдөр биш байсан юм байлээ. Тэгэхээр яг тийм улс төрийн зөвлөлөөс бол аль биесны ийм байр суурь одоо гаргаагүй, шийдвэр гараагүй. Тийм. Ер нь бол одоо миний уншиж мэдж байгаагаар бол ер нь гадаадын хөрөнгө оруулалт татахгүйгээр аль ч улс орон хөгждөггүй л дээ. Одоо манай солонгосчуудын
Солонгос руу одоо Монгол иргэд аж амьдралаа залгуулах гал яваад байгаа бүгд найрамдах Солонгос улс бол 1950-60 онд бол хойд Солонгосоос ч ядуу байсан. Тийм ээ. Тэгээд энэ улсыг бол хөгжилд хүргэсэн зүйл бол 1966 оны гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь. Энэ хууль батлагдаад энэ улсад анх жижиг дунд үйлдвэрлэл нь хөгжсөн. Энэний дараа цемент, арматурын үйлдвэр нь хөгжсөн. Тэгээд автомашин, химийн үйлдвэр хөгжсөн. Дотоодын хэрэгцээгээ хангая гэжсэн бол энэ улс цаашлаад гадаад зах зээлийг хангах ийм амбицтай болж эхэлсэн. Тэгэхээр өөр нь ардчилсан намын гишүүн, та бол бас Арсан намын лидерүүдийн одоо залуу үеийн төлөөллүүдийн лидерүүдийн нэг одоо Японд сургууль төгссөн. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж улс орон хөгжихдээ танд үл ер нь ямар одоо кейс мэдээлэл итгэл үнэмшил байдаг вэ? Ерөөсөө улс орнуудын хөгжлийн түүхийг аваад үзэхэд бол 20 дугаар зуунаас хойш бол гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн түүх байхгүй. За яг одоо бараг л үндсэндээ Японоор л дуусж байгаа байхгүй юу? Япон бол 1868 оны Мейжигийн шинжилэл буюу хувьсгалаар бүх одоо юугаа нээгээд дэлхий рүү нээгдээд тэгтээ харьцангуй өөрийнхөө дотоод нөөц болцгоор Япончууд бол хөгжсөн. Гэтэ гаднаас одоо Европ ус маш их суралцж тий учиргүй одоо юу гэдэг нь Европ, Америк, Америкийн хөрөнгө оруулалтны хактар цутгаад гэдэг юм бол байхгүй байсан тий өөрийнхөө дотоод нөөц болцгоор Япон бол 20 дугаар зуунд одоо энэ саяны жишээ татсан Солонгос. За тэгээ одоо зүүн өмнөд Азийн орнууд нөгөө Сингапур, Хонконг гэдэг юм те. Хятад. Тэгээд Динсяпын шинжилэлээр ерөөсөө л одоо хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгосон. Гадны хөрөнгө оруулалтыг татсан бизнесийн орчныг чөлөөлсөн. Ингэж хөгжөг орн нэгч байхгүй. Сая нэг сар орчмын өмнө Соло гэдэг Нобелийн шагналд эдийн засгч хөрх юм таал төгслөө. Энэ хүний өсөлтийн модель гэж байдаг. Улс орнуудын одоо яг энэ чинь бас нэг 20 дугаар зуунд нэгдсэн үндэсний байгууллага гэдэг дэлхийн нийт чинь бас нэг хамтаараа хөгжим гэж явлаа шүү дээ. Тэгэхээр чинь бас энэ эдийн засгчид нь яаж энэ одоо энэ хөгжлийн ялгааг арилгахгүй ч гэх юм уу те. Ямар моделлоор энэ улс орнууд хөгжөөд байгаа энэ янз бүрийн судалгаа явна шүү дээ. Яг олон төрлийн судалгаа, олон төрлийн модель байгаа. Гэхдээ яг ерөнхийн нэг загвар байгаа. Тэрний үгээр ер нь энэ одоо эдийн засаг яаж хөгждөг нэг хөрөнгө одоо капитал хэрэгтэй зүйлүүд нь те. Хоёр хэрэгтэй зүйл нь одоо хөдөлмөрийн нөөц, labor тэгээ одоо хүн амлж бас хэлж болно. За гуравт нь болохоор технологи болон одоо энэ системийнх нь хөгжил. Энэ гурван хүчин зүйл байгаа байхгүй. Тэгэхээр хүн ам гэх юм уу хөдөлмөрийн зах зээл одоо ажиллах хүчний нийлүүлэлт гэдэг зүйл бол угаасаа л баг багаар чинь ингээ байгалаар л хөгжөө явна шүү дээ. Учиргүй л одоо гаднаас нөгөө цагаачдыг ихээр татчихгүй. За дээрс нь технологийн хөгжил энд манай дотоодын системийн чадвах хөгжил гэдэг зүйл бол өөрөө бас баг багаар 100% юм. За тэгвэл капитал нь яах юм? Капиталын хоригдлол хэрэгтэй. Тэгэхээр энэ капиталыг дотооддоо хоригдлуулахын тулд бас л цаг хугацаа орно шүү дээ. Энийг түрээсгэх цаг хугацаа хожих зүйл бол ерөөсөө гадны хөрөнгө оруулалт. Тэгжээж энэ 20 дугаар зуунд богино хугацаанд өндөр өсөлт хийсэн орнууд чинь дандаа л гадны хөрөнгө оруулалтыг татсан. Өөр зам байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалтын хууль бол одоо сүүлийн 10-аад жилд бол ер нь гадны хөрөнгө оруулалт бол асар одоо үзүүлэлтүүд бол унлаа штэ манайхаас Монгол дайжж байна. Нэг хөрөнгө оруулалт хийсэн хүн буцаж орж ирэхгүй байна. Гадагшаа дандаа буруу одоо юу гэдэг сөрөг мессеж авч буруу биш. Зөв гэхдээ сөрөг мессеж авч тий. Тэгээ энэ нөхцөлд бол одоо эргүүлж яаж итгэлийг нь татаж авах вэ? Яаж тэр харин ч урин дуудах уу тий? Ийм чиглэл рүү бол явах хэрэгтэй. Тий. Гадаадын хөрөнгө оруулалт бол зайлшгүй хэрэгтэй. Монгол улсад зайлшгүй хэрэгтэй. Одоо танаа намаас энэ ерөнхийлөгчийн албан тушаалд одоо миний хувьд бол одоо улс төрч хүний хамгийн дээдлийн карьер гэж бодож байгаа байхгүй. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж үзлээ энэ хүн тийм ээ. Одоо энэ хүний чинь бас гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд за ер нь их санаа л доо. Одоо би бас бид сэтгүүлч хүмүүс одоо хүний үгийг бас их ажигладаг. Одоо энэ хүн бол одоо Монгол улс нарийн цагиргийн төмөр замтай болно гээл тэгэхээр л танк орж ирэх тухай нэвтрүүлэгт оролцоод л зогсоодог тухай тий. За энээс өөр нэг нь бас одоо Багнуурт цахилгаан станц барина гээл тэгэхээр хятад торол босох тухай гэдэг ойлгож байгаа л ингээд зогсоодог тухай. Одоо миний хэлээд байгаа энэ хоёр хүн бол гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөө шинжилье. Ийм боломж болцоо олгоё гэхээр одоо гадаадууд 100 жилээр Монголд ирээд цагаачд нөмрөх тухай юм үлгэр яриад ингээд хойш нь чангаагаад байгаа юм. Ярьж байгаа нэг үндслэл бол за гадаадын хөрөнгө оруулагчид бол орж ирэхээр бол 100 мянган $100 байршуулах ёстой Монгол улсад гэдэг юм ярьж байгаа. Ер нь үндсэндээ бол өнөөдрийн хөгжсөн улсад бол хөрөнгө оруулагчид бол $100 мянган гэдэг бол
жижиг мөнгө шүү дээ. Үнэндээ бол одоо манай энэ Годмонд хаасаагүй явж байгаа л одоо Land 300 гэдэг автомашины үн Lexus 600 гэдэг яваад байгаа автомашины үнийн дүнгийн 50%. Тийм ээ. Тий. Гэтэл 100 мянган $1,000-ыг заавал байршуулж ээж одоо энэ хүмүүс орж ирэх хэвээр 100 мянган $1,000-ыг л байршуулахгүй бол цагаач нөмөрчнө гэж яриад байгаа. Тэгэхээр би таныг энийг хэлээд байгаа нь ер нь хөрөнгө оруулалтыг татахын тулд ийм мөнгөний босго тавьдаг юм уу? Энэ ийм байгаад байгаа юм. $100 мянган компани байгуулах хувьцаа авах тухай асуудал яриад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зөвхөн гадны улс орнуудад ямар жишээ байдаг вэ гэхээр хөрөнгө оруулагчийн визтэй холбоотой асуудал байдаг. Тэгээ бодит хөрөнгө оруулалт хийсэн хүнийг одоо оршин суух хугацааг болон урт хугацааны оршин суух ийм визийг олгох тэ эрх зүйн байдлыг баталгаажуулах ийм зүйл бол байдаг. Компани байгуулахад тэд эдийг оруулах гэдэг зүйл. Дансандаа $100 мянган байршуулаа гэдэг. Энэ ямар бас ийм зөрчил логикийн зөрчил үүсдэг вэ гэхээр жишээлбэл одоо Монголд ямар ч одоо эрх зүйн субъект гэх юм уу хууль этгээд байхгүй байгаа гадны хөрөнгө оруулагч тэр ер нь $100 мянган хайш нэг. Нөгөө өндөг анхдагч уу дахин анхдагч уу гэдэг шиг тий өөрөх нь компани юуж байхгүй. Тэгээ ямар данс руу яг яаж хийгээд байгаа юм чинь айгүй ойлгомжтой асуудал. Юмд нарийн тооцоотой юм хөгжсөн оронд $100 мянган яг бага мөнгө ч гэсэн зүгээр ер нь бол чинь юу ч мэдгүй нэг орн руу яаж $100 мянган тий за яаж магадгүй алдчих магадгүй гэдэг оруулна тийм тэнэг хүн бол байхгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь эхлээд нэг компани байгуулаад данстай болоод тий тэгвэл тэр нь компани тухай хуулиараа байд юм уу бусад одоо энэ хөрөнгө оруулалтын тухай хуулиараа баталгаажаад тэгжээж энэ хүн чинь нэг хууль эрх зүйн хувьд нэг баталгаатай юм руу бас нэг дараа дараагийн хөрөнгө оруулалт ямиг хийгээд тий магадгүй одоо өөрөө очдог ч юм уу бизнес төлөвлөгөөгөө боловсруулдаг ч юм ингээ явна шүү дээ. Юу ч байхгүй. Тэгээд нэг хэний данс руу хийх яах энэ их сонио асуудал байхгүй яг үнэндээ. Одоо тэгээ яг бод байдал дээр бол ингэдэг юм байл л да. Бараг 10 ийм компани гадны хөрөнгө оруулалт гэдэг компани 9 нь бол буцаагаал татаад авчт юм бэл. Тэр энэ бодит хөрөнгө оруулалт бас угаасаа биш байгаа байхгүй. Одоо бид нар яах ёстой вэ гэхээр хамаагүй компани 0 төгрөгөөр ч хамаагүй байгуул данстай бол тий дараа нь тэр хүмүүсээс төслийг нь нэх хэрэгтэй. Бизнесийг нь нэх хэрэгтэй тийм үү? Ажлын байр бий болгож байгаа юм уу? Татвар хураамж төлж байгаа юм уу? Үйл ажиллагаа явуулж байгаа юм уу? Тийм ээ. Ингээд энэ үзүүлэлтүүдийг нь харж магадгүй одоо гадаадын хөрөнгө оруулагчийн тодорхой статус түвшингүүдийн тогтоож болно. Үнэхээр томоохон хөрөнгө оруулалт орж байгаа бол одоо юу гэдэг тэр урт хугацааны виз миз янз бүрийн те юу ч байхгүй зүгээр компани байгуулахад нь аваачаад бити байгуулаа гэж байгаа юм шиг те ийм утгагүй босох бол байж болохгүй. Би харин солонгос шиг үнсэн чи тэр 66 оны хөрөнгө оруулалтын тухай хуулинд батлагдаад тэр ихтгэл төрөөс гадаадын хөрөнгө оруулагч зөвлөгөө өгөх компани төрийн байгууллага бүрт байгуулж ирсэн юм л шүү дээ. Тэ? Гэтэл манайхын эсэргээрээ $100 мянган байршуул. Манай энэ арилжааны банкнд тэр банкнд гэсэн утгатай юм ярих гад тий тэгэд ийм сони юм тийм тэгээ яг сая долларын хөрөнгө оруулалт хий гэдэг ч юм одоо Америк те одоо Австрали эсвэл Солонгос тодорхой иймэрхүү босго хөрөнгө оруулалтыг одоо шаарддаг тийм зүйлүүд байна. Энэ бол нөгөө гадны иргэдийн эрх зүйн байдалтай холбоотой визтэй холбоотой шаардлага өндөр байдаг. Тэгээд эсвэл одоо үнэхээр хөрөнгө оруулалтын орчны хувьд ингэж дэмжих гэдэг юм бол тэр маш тодорхой бодит хөрөнгө оруулалтыг тусдаа эн чинь одоо бас мониторинг хийдэг те одоо тэрийг нэгтгэх шаарддаг тийм юм байх ёстой болох зүгээр компани байгуулахад нь хувьцаа худалдаж авахд нь өндөр босго тогтоонууд бол өөрөө жогдохгүй зүйл байна. Дээрээс нь бас нэг юм хуулийн цорхой шиг юм байгаа. Юу гэхээр гадаадын хөрөнгө оруулалт одоо энэ нэг айхтар $100 мянган зэрэг төлсөн. За энэ чинь 25% $100 мянган шүү дээ. Дөрөв нөхөр нийлээд байгуулыг бол $400 мянган. За $400 мянган нэг компани байгууллаа гэж бодъё гадаадын хөрөнгө оруулалт. За энэ компани Монголд охин компани байгуулахаар тэр нь дотоодын компани болчихдог. Ингээд нөө түрүүний дээр нэг газар ашиглах эзэмших асуудал тийм үү бусад бүх юмн дээр дотоодын аж ахуйн нэгжтэй яг адилхан эрх хэдлээ авчиж байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр бид нар өнөөдөр ингээд нэг юу гэх юм бэ? Юмны өнгөц юмн дээр тийм байна. Тийм байна. Тэр ягслаад байгаа. Ямар ч хэрэггүй юм дээр. Тийм байна. Яг энэ хуулийн чинь хоорхоор явъя тэр яг адилхан дотоодын аж ахуйн гэж болж байгаа юу л юу ямар сайндаа тэр өнгөн говийн тэр их газрыг давчлаа гэдэг юм асуудал гарч ийн шүү дээ. Би харин сүултээ чигж хардж байгаа хөөхгүй. Эзэмшүүлэх хууль нь одоо хүчинтэй биш шүү дээ. Тэгээ эзэмшүүлэх гэдгийг авчгаар 100 жилээр эзэмшүүлэх гэж яагаад эсэргүүцээд байгаа энэ хүмүүс тий эзэмшсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалаад байна уу да гэж би хардж байгаа хөөхгүй. Тий. Ер нь тэгээд өөр хөрөнгө оруулагчийг оруулаад ирья. Эзэмшүүлэх гэдэг үгийг авчи $100 мянган нь боцгыг авчи ерөөсөө. Тэгээ өөр хөрөнгө оруулагч ороод ирээч гэхээр
$100,000 хөрөнгө босгоч байх хэвээр цагаачд нөмөр ингээ үлгэр яриад байгаа байхгүй. Өөр одоо бүр санаа зовх. Цагаачдын асуудал бол ерөөсөө хөрөнгө оруулалт хийхгүй бол визийн харилцаатай холбоотой шүү дээ. Тэ одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөмж тийм үү те бодлого төр юу гэж байна гэхээр Монгол улсад тухайн цаг мөчөд оршин суух гадны иргэд бол 3% дээш ээж болохгүй гэж. Тэр одоо нэг 3 сая гаруй сая хүн ам гээд ингээд бодохоор чинь 150 мянга ч тийм үү те. Өнөөдөр бол Монгол улсад бол нэг яг 90-с дээш хоног оршин сууж байгаа хүмүүс бол нэг 21 мянга төр юм шиг байгаа юм. Зөв. Тэгээ энэ бол мэдээж одоо Монгол улсад гадны иргэд ямар тоо толгоогоор байх вэ? Тэд нар нь ямар визийн нөхцөлтэй байх юм те? Ямар хууль эрх зүйн орчин байх. Энийг бол мэдээж маш нарийн бас энэ дээр бодлоготой хандах ёстой. Үгээр сул чөлөөтэй тавьж мэдээж болохгүй манайх шиг жижиг хуамтай орны хувьд бол тийм ээ. Та бол сая эрх баригчдын өргөн барьчаад байгаа, засгийн газрын өргөн барьчаад байгаа хөрөнгө оруулалтын хуулийн дээр бол илүү их боломжийг олох хэрэгтэй. Гэхдээ сул талууд байгаа гэдэг зүйл ярьсан. Тэгэхээр таны яриад байгаа наад зүйл чинь бол ер нь сул тал нь болж өрөх нь шүү дээ. Би бол ингэж хараад байгаа. Энэ хуулийн өөрчлөлтийг ингээд аваад үзэхээр нэг тийм айхтар томоохон зарчмын ингээд нэг бүү ихээр юм бол их ховор. Зүгээр надад бол харин ч их ачлагдaltaй санагдсан юм бол тэр гадаадын ажиллах хүчин тавих нэг ажлын байрны төлбөр гэж хөлбөр ёсны доод хэмжээг 2 дахин австай тийм төлбөр төлөх ёстой гэдэг өнөөдрийн шаардлагыг бол байхгүй болгож байгаа юм билээ. Тэр бол яг бодит бизнес хийж байгаа хүмүүст бол үнээр ачлагдaltaй заалт. Яг нөгөө бизнес хийдгүү ажил хийж үзээгүй хүмүүс бол энийг бас нэг сайн ойлгохгүй. За энийг яриул бас нэг тусдаа том сэдв болно. Бусдаар ер нь бол зүгээр яг ер нь хөрөнгө оруулагчдын нөгөө юуг хамгаалах тий хөрөнгө оруулалтыг хамгаалах. Тэгээ эн чинь гол нь их ийм асуудал гардаг л да. Манайд хөрөнгө оруулчаад тэгээ хөрөнгөө алддаг, холигдуулдаг. Эсвэл одоо манай аваргууд харилцагч тийм харилцагч компани төлбөрөө төлдөг. Эсвэл хамтраад хөрөнгө оруулсан улсууд нь үүргээ биелүүлдэг. Тэгээ нэг гэрээний дагуу шүүхтгэр шүүхэнд 6-7 жил. За ингээд шүүхээрээ яллаа. Дараа нөгөөх юм аа шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр олж авъя гэхээр дахиад 10 жил. Энэ чинь бүр үнэхээр гадны хөрөнгө оруулагчдыг бол хашаач байна. Одоо сүүлдээ ингээд жишээлбэл саяхан бас тэр дайнын юуны сан гэдэг Монгол руу бол хөрөнгө оруулалт оруулахыг бол дэмжихгүй. Тань өөрснөө та нар эрсдэл хүлээгээрэй гэдэг ийм зөвлөмжлөл гаргаж байна шүү дээ. Ийм жишээ маш олон байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө зөв энэ хөрөнгө оруулалтын хуулийн бас нэг өөрчлөлтийн нэг гол санаа нь бол тэрийг хамгаалъя. Тэ шүүх мөх илүү арбитр байд юм уу, илүү олон нийтийн зөвлөл гэдэг юм уу. Иймэрхүү хялбаршуулсан байдлаар асуудлыг хурдан шийдэж өгөх гэдэг юм. Тэ иймэрхүү юмнууд руу оруулах гэсэн бас өөрчлөлт байлээ. Ерөнхийд дүр зураг аваад үзэхэд бол нэг тийм бүр хамгаалаад нэг сүрхий болсон ерөөсөө байхгүй. Тийм энэ хууль бол одоо ингэж батлах бараг шаардлага бас хэрэг байгаа юм бол нөгөө талаасаа шүү. Би бол одоо хөрөнгө оруулалтыг харин дэмжих ёстой гэж бодож байгаа хүний аваад үзэхээр их дутуу харагдаад байна. Хуулийн нөхцөл. Яруу санд руу одоо нэг тийм бид нар зүгээр ямар ч гэсэн манай засгийн газар бол дэмжиж байгаа шүү гэж нэг хошгоруулж мессеж өгөх гээд байгаа юм болов уу гэж бодохоор шах байгаа байхгүй. Тэрэн дээр нь тэгээ манай одоо улс төрөөс явж өгдөггүй хэдэн өвөөнөр ороод ирчихсэн тий. Тэгээ нөгөө хүнд нь жоохон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа ард түмэн дээрээ бараг тоглоод тий. Одоо сэтгүүлч бид нар бол ингээд уншаад үнэндээ ийм яриад байгаа энэ улс төрчдийн хүмүүс л ичиж байгаа байхгүй. Төрийн ордны хоёр талын хаалган дээр жагсаал хийгээд байгаа их оронч нэртэй иргэний нийгмийн байгууллагуудын хүмүүс хүртэл ичиж байгаа байхгүй. Яг гоо тэр тэгтээ тийм хүн амын дотор эзлэх юу бол нэг тийм том биш гэж би бодсон. Би бол харьцангуй бас Монголын ард түмэн бол ухаантай гэж боддог шүү дээ. Юу тийм ээ тий. Дууга ингээд мэдж байгаа хүмүүс нас дуугаа хараад тий. Гэтэ энэ дуу хоолойг ардчилсан нам одоо та хөлөхгүйгээр тийм ээ. Улс төрөөс нэг явж өгдөггүй өвөө ингээд буруу талаас нь юмыг тайлбарлаад тий. Эс цоолж исэн тий. Одоо цагаачд нөмрөх тухай газраа 100 жилээр эзэмшүүлэх тухай гэтэл энэ эзэмшүүлдэг хууль нь мөрдөгдөд 30 жил болцсон байхад би өөрөө чинь яг тэр улс төрөөс явж өгдөгөө өвөө гэдэг юм бол бас байж болохгүй байх л да. Хүн бол ер нь улс төрд бол тийм ээ нас үлдэл харгалзаад хин ч гэсэн байж болно гэж бодож байна. Хамгийн гол нь байхдаа бас зүв байгаас тэгээ залуу байх уу хөвшин байх уу хамаагүй. Тийм чинь цагаан дээр хараар бичсэн имийг илтэд гуйлаад тайлбарлаад ингээд бүр зохион байгуулалт үүсгэж тэгээд нийгэм ардчилсан намын байр суурь гээд одоо танаач чинь баруун төвийн үзэл баримталтай чөлөө зах зээлийг дэмждэг тий ийм намыг ингээд төлөөлж яриад тий тэгээд за бид бол одоо таны хувьд бол одоо ардчилсан намын дарга луу ган төмрийн хийсэн мэдээллийг бол одоо нөгөө талаас нь ойлгож ш тэгвэл таны мэдээлэлээс бол тий ер нь бол манайхан чинь нэг ийм бас ингэж одоо манайх учиргүй л одоо манайхыг гадны орнууд сонирхол өстө бүр ингээл шүлсэн савирал тий
хөрөнгө оруулалт нэрээр орж ирэх гээл ядаад байна гэд ингэж байгаа байхгүй юу. Тэгээ яг өнөөдөр бид нар бодит байдлаа зөв ойлгох хэрэгтэй. Яг үндэ бол одоо манай энэ орж нэгдүгээр зах зээл нь маш жижиг багтаамж дотоод. За хоёрт хятад Орос гээд асар том авторитар дэглэмтэй их гүрний донд тавьчулагдсан. Далайд гарч байхгүй. Дэд бүц хөгжөөгүй. Уур амьсгал нь эрт тийс. Одоо бүтээн байгуулалтын улирал богинох яг үнэ. Тэ. Ажиллах хүч маш жоохон хөдөлмөрийн зах зээл нь жижиг гэн. Тэгээд өртөг өндөртэй. Бас тийм хямдхан биш шүү дээ. Хятад ч юм уу одоо магадгүй Вьетнам ч юм уу бас юу гэдэг юм бусад орнууд бүр хямдхан чинь. Манай ч бас хүнтэй. Хууль эрх зүйн орчин доктортой биш. За одоо ингэж эрчим хүч цахилгаан дулааны хангамж хүрэлцээ яг ямар юм? Тэ. Усны хангамж ямар юм? Үйлдвэрлэл одоо явуулахад яг хэр тохиромжтой юм? За худалдааны чиглэлээрээ бодохоор одоо тэр хойшоо урагш байгаа бомбтууд нь ямар юм? Төмөр замынхын тээвэр нь ямар юм? Логистик нь ямар юм? Чинь бүр аимшигтай нөхцөл байдалтай байгаа шүү дээ. Тэгэхдээ ийм газарт тий ёстой харин хөөр химэн гэдээ ирэх жахтан дээрэс нь баахан босгоо яриад та нар зайл гэдэг. Тэгэхээр бид нар чи яаж энэ хүмүүстэй тоосоо гарах юм? Чи болохгүй байхгүй юу? Бид нар ийм дэлхийн нийтэд нээлттэй биш ийм хаагдмал, аслагдмал ийм байх нь ер нь хэн ашигтай? Лавл монголчуудад ашиггүй. Ашиггүй. Магадгүй энэ хоёр хөршид ашигтай гэж магадгүй. Магадгүй. Тийм. Одоо өөртөөс нь хамааралтай. Гадаадын хөрөнгө оруулалт бол тухайн улс орны тусгаар тогтнолын нэг том баталгаа. Хамгийн чухал баталгаа. Ийшээгээ өнөөдөр Канадууд, Францууд, Америкчууд, Япончууд, Солонгосчууд, Германууд хөрөнгө оруулалт оруулсан бол тэр их ашигын төлөө Монголыг ч гэсэн хамгаалаад явна. Сая амралтын өдөр Тайваны арлын ерөнхийлөгчийн сонгуул боллоо. Манай улс бол Тайваныг бол тусгаар тогтносон улс гэж үздэггүй л дээ. Тайваны одоо арлын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бол хятад бол энэ бол салан тусгаарлалт. Тийм ээ? Тусгаар тогтнолоо зарлах юм бол гэдэг анхааруулга өглөө шүү дээ. Гэтэл Тайван бол одоо дэлхийн зах зээлийн чипний ихэнх хувийг эзэлдэг. Тэ? Тайванд өнөөдөр Украин шиг нөхцөл байдал үүсгэхэд дэлхийн эдийн засгийн 10% доголдно гэж шүү дээ. Энэ тусгаал зүгээр байна. Тэ? Энэ бол хөрөнгө оруулалт татсны. Энэ хөрөнгө оруулалт нь энэ арлын одоо магадгүй тэ баталгаа болж байгаа байхгүй. Өнөөдөр аюулгүй байдлын баталгаа. Манай яхан ч одоо нэг стратегийн ач холбогдолтой салбар малбар гэж ярих дуртай шүү дээ. Стратегийнхэн бүх юмыг гаднаас хараад байлгаад яваад байгаа байхгүй. Тийм үстэй. Экспорт нь бараг 100% гэж болох. Хятад руу урд хөш рүүгээ. Тэ? Хятад бид бол хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татчихээж за одоо манай энэ улс би бол улс төрөөс явж өгдөггүй өвөнөр гэж хэлмээр байгаа байхгүй юу? Одоо улс төрөөс явж өгдөггүй өвөнөр одоо биологи хэдэн жилийн нас байгаа юм. Тийм үү? Бид бол энэ хүмүүсийн хувьд бол биологийн хувьд бол бас нэг арай нэг хэдэн жилээр илүү байгаа бах. Энэний хойно бидний өрөө хаж үлдэнэ. Энд Монгол улс үлдэнэ. Тусгаар тогтнол үлдэх ёстой. Тэ? Ястаа таны хэлдгээр хэдэн жил хөмөрсөн тогоон дотор байдیں۔ Тэ? Гармаар биш тийм. Тэ, гармаар биш. Сүүлийн жилүүд энэ улсаар ухарлаа. Тэ? Тэ? Тэгэл элс заолж л байдаг тэ? Гэхдээ нэг одоо яг үндэ манай улс цайгаа чанахтай хүртэл хажуу айлаасаа гал уустанд тог гуйгаа сууж байгаа улс шүү дээ. Тийм. Тэгээ одоо энэ хөрөнгө оруулалтын манайх үзүүлэлтээр бол эдийн засгийн эрхчлөөний үзүүлэлтүүдээр тэр дотор ингээд бүр ингээд наривчлал яг хөрөнгө оруулалтын орчны хувьд ямар вэ гэдэг тэр ирэмбэрээ аваад тэр 128 байгаа байхгүй. Тийм. Ерөнхий одоо нөгөө бизнес одоо эрхчлөөний үзүүлэлтээр бол 74 мөрөөгөө тэр нь бол яг хуу харьцангуй юу гэдэг цайны газар байгуулах маяг одоо мэдхгүй нэг юм ойр зур бизнес байгаа тэр нэг хөрөнгө юу эхлүүлээ явахад бол яг гайгүй байхаа яг нөгөө хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлтэхээр одоо илүү нөгөө эрчим хүч нь яг ямар юм те энэ газар мазрын харилцаа хууль эрх зүйн орчин макро эдийн засгийн орчин ямар ингээд country risk гэж ярьдаг шүү дээ тэр тухайн орны эрсдлүүд ямар ингээд ингээрээ манайх ч бүр асар хойш 128 байр. Тэгэл одоо ингээл тэрийг жоохон найшлуулсаалаа санаа нь л та эсэргүүцэл тэгэл ингээл те яг энэ хөмөрсөн тогоон дотор нь байлгах эсвэл хүсэлтэй юм уу гэж би хардж байгаа. Тэгэхээр манай нам бол энэ хуулийн төслийг яг хуу эсэргүүцэх биш харин бүр дутуу байна дахиад ийм нэм те бараг хоёрын хооронд байна гэдэг талаасаа л бараг ярмаар санагдаад байна надад бол. Яагаад ингэж өнөөдөр одоо энэ Давосын
чуулгуудалд болж байна те. Одоо юу гэдэг чинь нэг ийм гадны орчинд яарч ингэж нэг тийм сигнал өгөх гээд байгаа юм бол гэдэг те. Эсвэл үү? Тийм л харагдаад байгаа юм. Тэгэл дотоод болмын хууль оруулаад тэгэл нөгөөдгөө маргаан болоод тий. Гэтэл бол одоо та бидний Чингис бол гадаадын хөрөнгө оруулалтыг оруулаа. Одоо та нар яах вэ? Одоо за бид нар үр хөгжиж энэ үр шимийг хүртмээр биш дээ гэдэг зүйлийг л бид хүсэж шүү дээ. Энэ бол бидний Чингис. Түрүү миний хэлсэн зүйл энэ өсөлтөд бол ерөөсөө зайлшгүй 3 фактор гэдэг байгаа тий. Тэр нэг нь капитал тий хөрөнгө. Тэгээ одоо энэ одоо хүний нөөц, хүн хүч тий ажиллах хүч. За технологи болон систем. Энэ 3 жил яриад байна та. Тий. Тэгээд одоо үнэхээр манай одоо орны хувьд бол энэ хөрөнгөний хөрөнгөлөл ийм багтай энэ орны хувьд бол одоо яалтчгүй гаднаас юм хөрөнгө оруулалтыг татчихэж эдийн засгийн өсөлт гэдэг юм ал одоо бий болгоно шүү дээ. За тэгвэл ардчилсан нам гадны хэдийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн хിവэрэл байгаа юм байна л гэж би ойлголоо мөн. Одоо би энэ намд байгаа хүмүүсийн олонх нь ийм байгаа байлгүй дээ гэж найдаж шүү дээ. Одоо надтай адилхан бодолтой хүмүүс байгаа хүний өмнөөс ярих хэрэггүй шүү дээ. Тий. За урилга авч хүлээж ирсэнд баярлалаа. За баярлалаа. Би нэг эмоцтой ярьчихлаа. Танаа намайг арай бишвэл гэдэг гэж бодсон. Бишээс юм байна. За баярлалаа. Энэ ярилцах боломж олгоход баярлалаа. Яг энэ бас асуудлаар ярмаар ирсэн. Баярлалаа.